Сайн байцгаана уу? Өдөр өглөө орой мэндийг хүргэе. Чудоо бүх болон спорт сонирхогч та бүхэндээ зориулан гаргаж байгаа Zero to Hero подкастын маань 2 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар маань олон улсын жирийн мастер Үндэсний шоугийн гишүүн Ураатай Уранбаяр маань оролцоор боллоо. За, сой сайхан юу байна хурна. За сайн байцгаана уу? Энэ подкаст үзэж байгаа үзэгчтэй өнөөдөр мэндийг хүргье. Ойрын бэлтгэл сургалтад ажгүй. Дайжгүй сайхан бэлтгэл. Одоо саяхан нэг 2 тэмцээнд авчиад ирлээ. Одоо Улаанбаатарын бэлтгэлд орчихсон тэгэл. Улаанбаатартай бэлтгэл авчиад. Үндсэн жиндээ 73 таа ороод. Тий 73 таа. Чинги асуул гайгүй. Гайгүй би ер нь нэг 5 өсрэл 6 мөр байлсан. Ер нь тогтмол нэг 78. Тий 78. Хайда боовол нэг 76 гаруй 7 боо. Тэгтээ бараг байхгүй. Ер нь 78 79 тэл. Жингээд ярьсных нөө инкрилметерс нэлийн жингийн тухай ярилцсан. Тэгээ чиний хувьд бол жингээ яаж тохируулж барьж байна? Ингээ хараад тахт ер нь л жимби яваад идэв шүү дээ. Жин надад гэхдээ 5 хил мав хил бол нэг асуудал биш шүү дээ. Гайгүй. Тогтмол ер нь тэгэл 3-4 хоногтой. Зүгээр бэлтгэлээрээ. Тэгэл хоол ундаас нэг хасахгүй. Яг энгийн үедээ иддгээс нэг 50% багасгаал. Тэгэл өдөрт нэг 3 идчихсэн бол 2 идэл. Тэгэл жоохон ойртод 1 хоног моногийн өмнө ч юм уу. Ойртод дөрвөл өдөрт нэг ганц мац болгоод ч юм. Тэгэл айхтар хоолунд хасахгүй л хичээгэл жингээ тохируулдаг. Болцтой өмнө бас жоохон буруу хасдаг гэсэн. Хоолоо хасаал. Яг наадах чил ярих. Одоо энэ манай подкаст мань хүүхд залуучууд одоо өсвөр залуучны тамирч руу чиглэж байгаа учраас жин дээр жоохон ярилцаад үзье гэдэг. Өмнөх дугаараар бас инкрил маань нэлийн тодорхойсон. Одоо ерөөдөө жин барилтан дээр тамирчид голцоо нэг бол бүр хоолоо огцон масчдаг тий. Эсвэл зарим нь хоолоо хязгааргүй иддгээрээ идэл тэнгүүтээ бэлтгэлээ илүү их түлждэг. Тэрнээсээ болоод нөө гимтэл бэртэл авахгүй хаад ч юм уу тиймэрхүү байдаг. Чи энэ тал дээр юу ямар зөвлөгөө өгөх вэ? Хоолоо ер нь хасна гэдэг чинь ялангуяа ус мусаа тэгэл хасчвал буруу юм билээ шүү дээ. Манай ер нь жодогийнхан бол их хвчлэл тэгж хасдаг нэг 2 өдрийн өмнө огцомдоод огцомдно гэж ярьдаг. Тэр нь бол одоо бодибилдинг фитнесийн тамирчийнхан бол усаа хасна гэж ярьдаг тэл адилхан шүү дээ. Би яг жин асахыг зөв мэдлэгийг нэг Токиогийн олимпийн үеэр бэлтгэл хангагчаар бэлтгэл гаргаад. Тэгэхэд манай шгшээ баг дээр чинь одоо энэ хоол зүйчнэр ажилтдаг гэсэн байхгүй. Тэгэл нөгөө ах нартай ажиллаж байгааг нь хажинаас нь хараад тэгэл номын улгаа хийгээд утсан дээр бичиж аваад. Одоо ер нь жин асч байгаад яах хэвтэй. Бичиг тавихтаа яах хэвтэй юм хэвтэй. Тэр нь мэдж байгаа. Тэгэл тэр мэдлэгээд тэгэл өөрөө жоохон цаашаа ингээл интернет фэйсбુક ухаж жоохон сайжруулаад. Тэгэл одоо тэрүүгээр л хасдаг шүү дээ. Миний анзаарсаар ер нь Токиогийн олимпиас хойш байна уу? Одоо нөгөө Эрдэнэ шинжилгээний багийнхантай хамтарч юу жин дээр ажиллаад байгаа шүү тийм үү? Манай шгшээгийн. Тэг их тэгээд одоо бас ажиллахгүй. Гайгүй. Тэг гайгүй шүү дээ. Байнга ажиллаад байна гэж байхгүй шүү дээ. Токиогийн олимпиар ажилласан, Парисын олимпиар бас ажилласан. Тэгэхээр жингийн хувьд бол манай өсвөрийн тамирчид маань за одоо Монголд ч маш олон клубуд байгаа шүү дээ. Тэгвэл нөгөө хүүхд толгондоо хүрэлцэж амжихгүй юм аа. Одоо нэг клуб 20 тамирчинтай 30 тамирчинтай байнгут ихэнх багш нар маань гайгүй байрладаг нэг 4-5 тамирчинтай анхаарланд болоо тий. Тэнгүүд үнэхээр 20 дахь хүүхд байх юм бол чамд хинч анхаарал тавьж чадахгүй. Тийм учраас чив дээрийн ярьж байгаа шиг энэ подкастаар дамжуулаад бас өөрийнхөө мэдлэгээ аваад авах бол гэж хараад байгаа юм л та. Чи одоо жишээ нь 78 кг жинтэйс яг 73 руу ороход процесс нь яаж явд юм бэ? Өдөрт хэдийг асууж байна. За 78-тай одоо нэг 3 хоногийн дараа жиндээ орё гэж бодох тэгэл. Өнөөдрийн бэлтгэл дээр нэг 2 хил маярилыг хасаагүй болохоор ер нь бүлсээр 2 хил бол багтаа гарч шин. Тэгэл 76 таа гарна. Маргааш нь өсрөл нэг 76 500 маунттай ирэх. Ястай. Энэ калори тооцдог чи. Хараад идж байгаа хоолныхаа калорийг тооцоод тэгээд тооцолтоос нэг чанартай аль болох биендээ хэрэгтэй. Тим юмыг сонгож идэж хэрэглэх нь маш хэрэгтэй юм бэл. Дараа нь тэр чинь нөгөө хөлсөөр гаргаж байгаа юм чинь нөхөхөд бас айгүй хэрэгтэй юм бэл л дээ. Тэгэл 76 500-тай гарсан би хараад сайхан яг эдгээр хоолой нэг аяг цай майтгаа нэг аяг хоолой сайхан идэл яг гой цаадаал. Тэгэл амарчвал өглөө босвол
бас яхаа өглөөний цай байгаа яг сайхан уудгаараа уугаал. Тэгэл ирээд бэлтгэлээ гэхээр яг 76 500 бамцдаг. Ер нь тэгэл өмнөх гарсан жингээс өсрөөл нэг 300 400-аар илүү. Тэгж ирээл. Тэгэл тэр жингээс багсгаал 75 таа гарсан бол маргааш нь 75 таа хэрэгжиж байна. Тэгж л явдаг шүү дээ. Тэгвэл за жингээ хасчлаа. Хасны дараа жин тавилтан дээр юу яаж ахарч байна? Жин тавилтан дээр халуунаар хүүтнэр үү? Би ер нь нэг бас шууд халуун юм бас нэг хууж чаддаг юм. Ер нь цайгаа бүлээн болгочдөг байхгүй. Тэгэл цайхан бүлээн цайгаа том болгож шим цайхан угаал. Тэгэнгүүт би тавиал хөөс гараал ирсэн. Тэгэл нэг хөнгөн нэг одоо нуухш мохш байдаг шүү дээ. Тэ юмар эхлэж явах одоодоо жоох ингээл яаж байгаа. Тэгэл хажуугаар нь хоолондоо бэлдэж байгаа л. Тэгэл бас нэг амар чихээд байдаг юм аа. Аль болох хөнгөн унтахыг хичээдэг. Тэгж өглөө айгуу гоё хөнгөн босч ирэл өглөө харин нэг сайхан идэж авал. Тэгэл тэмцэл уугаарай. Өглөөний тэр хоол идэлтээс бол тэр өдрийн барилдаан дээр нөгөө бие хүндрэх эсвэл хөнгөн байх амар мэдэгдэнэ. Ер нь жин тавилтаас л айгуу их мэдэгдэнэ л дээ. Жингээд өглөө тэгэл бас хэд тавгнаал бэлцгийг л басаад ирвэл жоохон зуурах муурах гал байдаг юм шиг л шүү дээ. Би тэрийг л их бодолцдог юм. Хит их шингэн бас ууддаг. Яг энгийн үедээ яаж хэрэгэлдэг вэ? Аль болох тэрэн шиг л хэрэглэхийг боддог. Тэгэхгүй бол нөгөө хүмүүс чинь жингээ тавьж ийн гэд хязгаар болцоод ахт нь л чихээд идэг. Нөгөө нэг 2 3 хоног амар ачаалаагүй хотод чинь гинт тэдний чи хүлээж аваад одоо нэг хүн чинь нэг өсрөл нэг сандал нэг 10 цаг унтчихс. Тэр хорон чинь ингээл би бас шингээгээч үгүй ч. Тэгэхээр шүнжэнгөө хотод нь ажиллаад чи амарх биш өглөө бүр ингээ ядарсан босч ирээд. Би нэг айгу хүнд. Тэгээд өсвөрийн тэмцээнийг ялангуяа сайн хараад байна. За залуучууд ер нь царайгаа агуулж тээ. Өсвөрийн дунд нас, бага насын ингээд харж байхад ерөнхийн нийтлэг хөдөө орон нутгийн ч юм уу одоо багш нар нь одоо жоохон боловсролтой хавтад хийж амжаагүй байгаа ч юм уу тийм юм илүү мэдлэг хоримтлуулж амжиж байгаа багш нар клубүүдийн хүүхдүүдийн ингээ хараад байхад жин тавилтан дээр амар их алдаа хийгээл жин хасах дээр их алдаа гаргаад уг хүүхд амар авьяастай амар боломжтой тэгсэн мөртлөө яг барилдахаараа жижигхэн зүйлээс болол алдаа гаргачаад байна л да. Тэгээд өглөө жин тавихтаа бүр хязгааргүй ингээл итэл тэгэл тэрнээс бол ингээл цангаагаал тэрэн дээр ер нь ямар зөвлөгөөхөр юм. Тэгээ ер нь бол энгийн үедээ одоо яг юу гэдэж хэрэгэлдэг үү? Тэрэн шиг л зүгээр л тэгээ амар л байх хэрэгтэй. Би зин хасж байгаа. Би зингээ тавьж байгаа гэж өөрийгөө зоохгүйгээр тийм. Зоохгүйгээр зүгээр л жиндээ орцсон бол сайхан тодорхой хэмжээний шингэнэ нөхөл тодорхой хэмжээнээс хооллол ядаж нэг ая хоол идсэн бол нэг жоохон шингээж байгаа нэг ядаж нэг 40 50 минутын дараа дахиад идэх чинь юм. Эсвэл одоо хүүхдүүд чинь юм уу те эсвэл одоо ингээ насан турш нүтрүү орж байгаа ч юм уу одоо олон улсын тэмцээнд энэ төр яваагүй маагүй ч юм. Тийм хүүхдүүд энэ төр бол боруулж байгаа жингээ тавих гал байдаг л та. Би ч өөрөө яг тийм л байсан. Тийм. Жингээ тавьж ийн гэл учир зүггүй. Урдаа 1 2 дахь хаал тавьчаал. Голоос автаа цай тавьчаал ярьдаг. Учир зүггүй нөгөөдгөө бол хаал байдал болцоол ах чинь л ингэж хаал идээл. Тэгэл амар нь өглөө басаад ирэхэд чинь хавгамцсан юм босч ирж байгаа юм чинь. Тэгээ одоо жишээ халуун мод үглээ шин. Полисгээд дуудаг гэдэг. Тийм болээ. Монголд ч юм бол нийтлэг жин тавьж байгаа бол халуун цай авах хэрэгтэй гэд бүр ингэж нэг бичгтэйг хууль болцсон тий. Гэтэл олон улс руу гараад ирэхээр одоо Япон ч юм уу Европын тамирчид бол ерөөсөө халуун муухгүй харагддаг. Амар кондишнтэй. Эдгэрсэн тэгэл дотор хүүт ус мос уугаал. Тий. Эсвэл одоо тэр нэмэлт бүтэх нөгөө амин ч юм уу тий. Энержи дэрэг мэрэг ч юм. Тийм уугаад талах малах эцэл болж идэг шүү дээ. Хөнгөн чипс мипс. Тий. Тэр тий. Айгу тийм банан ч юм уу тий. Тэгж идэг. Тэгсэн Монголд болохоор яг нэг тийм дээр үерэл байгаад тах шиг харагдаад байна. Халуун цай уун гэл. Тэгээл нөгөө халуун цайнаа нөгөө хөлт нь ууцсан ч юм байхгүй. Яг мэдээж энгийн амьдралдаа бол нэг өсвөрнцтэй хөтөлний халуун уугаад байхгүй шүү дээ. Гэртээ бол тий. Тэгмэл учиргүй л халуун юм уугаал. Тэгэл хүүтийн муу ч юм бол гарын татдаг энтер гэсэн нэг тийм яриад. Одоо тэгтэл дөө манай чөлөөтийн тамирчид хүүтнэр одоо жингээ тавиад юм баг сурцсан баг шүү дээ. Нийтлэг гарч ирэл мөстэй зүйлс хамаагүй юм уу. Тэр бол тэр усны халуун хүүтэндээ биш. Ууж байгаа юмны чинь шимтий чиглэндэл чухал ба тийм үү. Тэгээд үргэлжлүүлээд банан ч юм уу уртын нөгөө жингийн одоо цусан дах сахарыг удаанаар барьдаг тиймэрхүү зүйлүүдийг
өөртөө сайхан олж мэдээд тэгээд хийх юм бол бас нэг амжилтанд нагц үзүүлэх байх тийм үү. Би бас ер нь тэгдэг. Яг нэг бүлээ юм нэг сайхан тааруулж угаал. Тэгээ жоохон жимс юмс. Бананыг сайд шүү. Жиндээ орчоод нэг 2 3 ч юм уу. Одоо тенсийн тамирчид, газрын тенсийн тамирчид бол нэг тоглолт хийхдээ л баг 3 цаг, 4 цаг тий амар хот үргэлж. За 2 цаг бол найдвартай тоглож байгаа шүү. Тэр хугацаанд чинь ус уухгүй зүгээр банана ингээ бүтэн банана тавьчаал нэг хазаал одоо нэг хал зогсож байгаа шүү. Тэр үедээ гараа нүрээ харьцангаа нэг хазаал тэгэл уртын тэгтэл одоо тэр 2 цагийн бүтэн калориг даагаа явчихдаг гэж байгаа шүү. Тиймэрхүү байдлаар манай өсвөр залуучдын тамирчин жоохон бүтээл цаандаа тий одоо интернет хөгжсөн юм чи. Ийм байрлал зүгээр байна. Бэлтгэлийн дундуур энэ төр тэгээд банан хөнгөө юм бас одоо тэр боломж олдвол нэг амраал усан суудаг шүү дээ. Тэрүүрээ энэ төр идэж мэдж ууж явах хэрэгтэй юм лээ. Тэгжиж банан ч их нүүрс туслаг юм билээ шүү дээ тий. Тэгэл бананыг бол одоо шгшээ баг дээр нэг хоол зуучмс ажилласнаас хойш тамирчиж гисэн бүгдээрээ ер нь тийм болчихсон. Бэлтгэл орж ирэхдээ л ер нь цүгнийхээ хажуудлын ганц 2 банантай. Бэлтгэл дундуур тэрийгээд нь бэлтгэл дуусаад идэнэ. За нэг ингэж өсвөр залууч ярьсан юм чинь өсвөр үеилгөө буцаад орвол ер нь анхны тэмцээн, анхны клуб хин тэгс гаралтай. Хинтээ Борон дэрсэн. Боржгон анхны багш. Анхны багш Цэрэн давын анхуу Амгалан Баатарын Дасцэвгийн Амгалан Баатар гэдэг. Хоёр багш дээр. Анх 2010 оноос хойш л Хинтээ аймгийн Борон дэрсэн Боржгон клубт л хичээлсэн дээ. Яг унгаа юм биш үү? Борон дэр унгаа. Би одоо яг сайн нэрийг санахгүй л нэг. Тэг хинтэд нэг маш мундаг багш байдаг. Одоо жоохон нэлээд настай багш байдаг гэдэг. Тэр танаа багш үгүй юу? Би одоо нэрийг сайн санддаг. Манай Боржгон дэвжинэ чинь одоо үүсгэн байгуулагч нь Мэнт цаахан гэдэг хүн байдаг. Тэгтээ одоо өөд болцсон л доо. Тэгтээ тэр багш үед би л байгаагүй. Одоо энэ ган хааж алтан наран тэргээ хинтийн тамирчид байна шүү дээ. Та хэд нэг багш ншээ өгүүлсэн. Алтан наран ах чинь бол юу шүү дээ. Манай Борон дэрх. Ган хааж чинь болохоор Баян утгсан байхгүй. Тэгтээ хэрлэн хинтийн төв дээр хэрлэн нэгдэг нэг Эрдэнэ нэлэг багшийн шав баг. Хайрчигч. Ер нь хинтэд ч удаа хэрэгцсэн байдаг. Сайхнаас нэг ус явууллаа. Тэс энэ жил насан турш талсаар болсон шүү дээ. Нутагтаа төрүүлнэ гэд Нутагтаа төрүүлнэ гэж атсан тэгээд. Чатаагаа те. За тэрийг дараа ярина. За өсвөрийн анхны тэмцээн. Өсвөрийн анхны тэмцээн одоо 2010 онд тий одоо жуудад ороод л удааг байсан баха. Зүүн бүсийн олон хотын тэмцээн гэдээ болдог гэсэн. За. Хот мотоос ингээл зөндөө клубуд очдог. Тэгэл аймагудаас их очдог. Тэрэнд 24 билүү 27 кг. За. Орж ирсэн. Өнөө даарны уртаас их дурсан шүү дээ. Тэнд ороод мөнгөн медаль аваад. За. Тэр их хүүхэд мөхдөд их ч ордог гэсэн. Ер нь том цар хүртэл тэмцэн болдог гэсэн. Та сонсож байгаагүй юу? Би 10 онд одоо яг би ч өөрөндөө тэнд сурч ирсэн болохоор сайн мэдэхгүй байна. Автоматос клубуд очивол тэнд хамгийн мөнгөн медаль аваад. Тэгэхээр алтаргын тэмцээн арай тэр биш үү? Биш. Орохд ч орох гэж бас уу юм болсон тэр чинь. Жохон хөхт агчудаар баг 7 10 он жийсэн баг. Гэрийн зураг мэдхгүй байсан баг. Тэгэл Боржгон дэвжин дээр очил байцсан чинь бөө ингээл бужигнаан болол байцсан. Тэгэл тэмцээн болох гэж байгаа юм байна гэдг нь мэдээл. Тэгэл Амгалан Баатар багш дээр очил. Би орчий гэл. Тэгсэн чинь ор гэдгсэн чинь очиод мандатныхаа мөнгийг аваад тэр гэл. Нөгөөх нь байдгүй те. За чинээс авах гэл. Багш мандат мөнгө байхгүй яах вэ гэсэн чинь. За би өгчээ. Чи орч гарч гэдэг. Нөгөө бүүн баяр. Орлого авах шууд араад. Шууд спонсорлуулаад хийсэн. Тэгэл маргааш нь би баг 4-5 төгрөг барилсан баг. Тэг баг бүгднийг дартсан баг. Актер нэгцэх мэдхгүй. Ороод баг 7-10 онцсон. Нэг уургал завцаагаал тонгорох маягийн тэг. Ингэж игүүл хардаг гэсэн. Бүр. Тэгэж игүүл хагаална. Нэг үтсэн чинь алтан медаль нь талаа мөнгөн медаль авсан. 2010 онд 24-5 байсан чи баг морь зөр ундаг гэсэн үү? Гэхдээ актер морь ундаг байсан юм аа. Борон дэр сумын төвөө хөгт шүү дээ. За борон дэрээс гараад ер нь одоо шгшээ дээр хийж байгаа хүмүүсээс би сайн мэдэхгүй л байна. Би зүгээр таамаг шүү.
хүмүүсээс хамгийн олон клуб сольсон чи юу гараг? Би 10 Хэдэн клуб сол? 5 оны 100 хотод орж ирсэн шүү дээ. За. Тэгэл хотод орж ирэл явсан. Тийм боломж олдвол тэгэл очиж хийгээл хүмүүс нэр юм залгуулаад. Тий 15 онд чинь над дээр нэг ирж ирсэн шүү дээ. Юу манай нөгөө болд эрдэнэ гэд Кинчана болд эрдэнэ. Тий. Надад яг хэлчихсэн байхгүй. За нэг уран баяр хэд юмтай зүгт байна. 2 гар 8 чанга. Тэгээд нэг бас гой хүл тавьдаг юм хүүхд байгаа. Чи энийг клубтэй авал яад ингэ. Тэг чин би нөгөө клуб нэгээд дөнгөж удаагүй. Тэг нөгөө клуб нэгт чинь бас нэг клубийнхнийхаа хүүхдүүдэд ингэ үлгэр дуурайл үзүүлдэг залуучууд юм уу насан туршийг тамирчин байж ээж тэрийг нөгөө өсвөрийн дөнгөж бага нас дунд нас дурж байгаа хүүхдүүд чинь би энэ ах шиг гоё болох юм байна гэдэг нэгдүгээрт хоёрдугаарт нөгөө хүнийгээ дагаж очиж тэмцээнийг үзээд миний ирээдүйд юу ийм байгаа юм биш үү гэдэг тийм мэдлэг авахын тулд нэг надад тийм хүн хэрэгтэй байгаад байсан байна. Тэгсэн чинь болд эрдэнэ чамайг зөвлөөд. Тэгээ та хэд нэг залуучтай нэг манай клубт нэг иржсэн шүү дээ. Төмөр зам ээ. Тий, төмөр зам. Тэгээд яг чамайг анхаарал. Тэр харахад чи юу н харахад гайгүй харагдсан байхгүй надаа. Тэгээ байрлалаад ингэ яасан чинь ёо энэ хоёр гар нь ингээл цээж рүү орсон чинь төмрөөр ингээд гатгаад байгаа юм шиг л. Яг тэр дунд бол бүр ингээд над миний нүдэнд ингээл айгүй тийм ирээдүйдээ харагдчихсан л та. Тэгэл олон клуб байсан ингээ өөрөө сонгож чадахгүй ингээд байгаа. Чи уг ингээд дэмжээд ингээ явчихл яад ингээл. Тэгэхэд л би за бас болохоор юм байна да гэл. Тэгс чи чинь өөрөө хайсаж үл ингээл алгуулал явцсан. За. Тэгэл самбын залар явсан баг. Тийм баг. Тэгээ тэрний дараа би бас нөгөө тухайн үед чинь нэг Бямсуран гэдэг байдаг шүү дээ. 66-гийн. Тий. Тэгээ ингээд бодож явсараа Бямсуран юу сонгоод тэгээ клубтэй аваад цалинд оруулаад ингээд нэг явжсэн. Тэнгүүд нөгөө хүүхдүүд маань би энэ Бямбах шиг ирээдүйд ийм болох юм байна гэдэг тийм ойлголттой ингээд аваад бас үлгэр дуурайл үзүүлэл гоё явж байгаа юм л да. Тэнгүүд нөгөө дотроо кандидат авах за урнаг авдаг гэж зү Бямбаг авдаг зүудүү инх төрөнч дээр байсан юм уу гэл ингээд дотроо ботоод тэгэл чанга л байн хараад байгаа шүү дээ. Тэгээ хараад тахаар ковидын үеэр ер нь хамгийн их хөдөлмөрсөн бараг чи байсан баг. Тий, ковид гараад ковид үеэр чинь тэр үеч бод биш хотод шигшээ баг модер жодо модо бас хийдэг байсан юм аа. Гэхдээ л би жодогоор л амжилт гаргана гэсэн дотор хүсэл мөрөөдөл зорилготой. Зорилгоо тэгэл суманд борон дор татсан байсан байхгүй. Тэгээ бүх юм хаачаа сумч жижигхэн. Бас хамаагүй юмэтэн хөдөлгөөн байх боломж байхгүй. Жижигхэн болохоор чинь. Тэгэл манай багш ганхуу багш болохоор одоо борон дөрийн сургуулийн захирал хийдэг байхгүй одоо. Тэгээ багштай багш би бэлтгэл хиймээр байна. Тэгээд энэ урд нэг сургуулийн цааланд манай нэг баг сургуулийн цааланд хөрхөө юм ос байдаг байхгүй. Би тэгш тэр цааланд та намайг хийлээд өгч төлөвөр нь олоод өгч. Би тэнд л одоо ингэж хийгээл. Тэгэл өстэй ковид үед би бол нэр өглөө болгон царайтаг хийгээл өглөө болгон гадаа төрнөкөн дээр нэг багдаал нөхө ирж байсан нэг л. Госон дэд юм. Тэгэл хараал амарч байгаа л нэг орой нэг 3-4 алдад нөгөө заал руу очил. Зааланд очил жоохон бөмбөг шидэл сакс макс ингээл яаж гал. Би ялаж авал. Тэгэл осон да гарна да. Өдөрт гардаг гэсэн. Тэгэл айхтар тоолоогүй. Тэгтэл тэр чинь нэг амар урт биш. Нэг 8-9 тотал дэше гарчихна. Тэгэл тэр таасан жижиг юм байна. Тийм жижиг. Тэгэл нэг 2-оор нэг багада 10. Тэгэл 10-аас дээш. Яг гартаа ингээд газар боохгүйгээр доош явчихад ийш ордог тий. Тэгэхгүй бол тэр чинь нэг гарчаа боовол бас нэг хачаал өгөхгүй юм чинь. Богинохон болохоор. Тэгээ нэг 2 гарчаал боовол тэгэл бас ялгаа авахгүй төрнөкөнд санаагаал. Гэл тийм бэлтгэлийг ковид үеэр ер нь таслаагүй шүү би. Харин нөгөө яг ковид үеэр над руу хүмүүс их залгал. Манай нөгөө заал чинь жижиг. Тэгээд янгууд нөхөн амт мэдхгүй бах. Тамирч чинь ерөөс зааллайсан хүмүүс байгаа шүү. Танаа зал онгоц боломжгүй гэл ингээл залгаал тэгэл хоорондоо цаатлал ингээл яг. Гэхдээ тэр нэг хинтид нэг залуу нэг олстай баг суучих гинэ. Тэнд л нэг заргалаараа бэлгэлж байгаа ганцхан хүн тэнд нэг хинтид л нэг хөр байна гэл. Тэгсэн чинь харин чамааг яриад байсан л өдөрт хийдэж гардаг гэнэ үлгэр домогч юм яриад л ч. Тий, ковид тэгж бэлтгэлэх надад ч гэсэн өөрт нь хэрэн гоё капитал байсан л да. Тэрний дараа л яг өөрийнхөө төлөө
хүн гаюун ганцаараа бас ингээ хэсэг хугацаанд бэлтгэл хийх чинь их зүгээр юм шиг санагцсан надад. Тийм шүү дээ. Тэр зал руу ороод яг гэж орж байгаа бэлтгэл хийх гэж орж байгаа юм чинь өөрөө ямар ч хуурах хүнсэл байхгүй. Хажуугаар нь бас ингээд маазраад бас хажууд бас нэг хүн байвал бас нэг жоохон маазраад бас жоохон ингээд шүү дээ. Чиг подкаст явуулж байгаа шүү дээ. Ганцаараа хөгжим тавиал сайхан дуу сонсоол тэгэл олсондоо гараал түрнүүгэндээ сонирхол хийгээл ахаар чинь ядарсан сэтгэл бодолд нэг ордог юм л. Дахиад нэг хийчмэрч юм шиг. Тэгэл би ковид үед өөрийгөө их гайгүй сайжирсан байх. Тэгээ ковидын дараа л амар гарч ирсэн чи. Тэгээ ковид үед тэгээ хийж хахад л намайг анх шигшээ бавруу бэлтгэл хангагчаар дуудсан шүү дээ. Найрамдал бэлтгэл гаргах хичээлүүд. Тэр чинь нэг олимпиад найрамдал руу бүр нэлийн удаан гараад тийм ойрхон 45 хоног гарлаа. Тэр бэлтгэл хамгийн анх одоо жодогийн шигшээ баг дээр ирж ирсэн тийм. Тэрнээс хойш тэгэл жодогийн бэлтгэлээс олдог шүү дээ. Тэгээд тэнд ковидын дараа ерөөдөө амжилтууд гараад ирсэн үү? Тий. Тэгж яаж тэр бэлтгэл рүү гарч ирээд тэгээ нэг дотоод нэг тэмцээнүүд болдог гэсэн шүү дээ. Тэр тэмцээнүүдээс энэ дэр ингэ тэмдэглэсэн л байгаа юм да. Топ 6 дээр гарч ирсэн. Одоо хамгийн чамд тохиромжтой тэмцээн топ 6 байх шиг байна. Топ 6-ч маш олон хүмүүс орж байгаа. Тэгээд энэ амар олон боломж олгож байгаа. Энэ Монголын жудокийн холбооноос гаргасан маш зөв шийдвэр гэж би хардаг. Өсвөрөд бол амар олон тэмцээн байгаа тийм үү. Тэгвэл залуучд оронгууд тэмцээнгүй. Тэгээд тэрнээсээ болоод ихэнх хүмүүс за жилд ганцхан тэмцээний төлөө гэдэг ингэ болоод идэг тийм. Гэтэл топ 6 гэдэг. Топ 6-гийн өмнө ч бас нэг цуврал тэмцээнүүд болдог гэсэн шүү дээ. Тэр цуврал тэмцээн. Чигагүй бэлтэнжлээ байна тэр. Тиймэрхүү тэмцээнд амар олон тамирчдад боломж олгосны тод жишээ чамаа гэж би хараад байгаа юм л. Тийм. Нөө улсын аврах жилд бараг 6 удаас ялгааг болчихсон. Тийм. Ерөнхийдөө тэр тэмцээнүүд дээр яаж оролцсон? Хамгийн анхных нь Женко 25 болсон. Миний орсон тийм баг. Тэрний өмнөдөө нэг болсон байсан баг. Буян тухайчлаа амжилт. Женко 25-аар хүрэл аваад тэгэл ерөн багш нарч гайгүй таавал. Тэгэл ерөн цаашлаад явцсан шүү дээ. Тэгэл цаашаа нэг дараагийнхын зурвал муурлаас ерөн болторхой болчихсон. Ерөн л медаль дээр нэмэлт орлоготой болсон тий. Хожигдол ерөн яг тэр үед байсан. Одоо ирэх гайд. Тэгээд цогоо. Тий. Ерөн тэднэр дээр хурж очивол тэднэр дээр тэр хоёртой морьтой толвол хожигдол тэр хоёрыг дийлэхгүй тэгэл хүрлээ авал. Тэгэл ерөн болторхгүй байсан л да. Бас нэг ийм асуулт байна. Одоо хүн чинь ингээл ирээдүгөө төлөвлөж байгаа шүү дээ. За би 73 та амжилт гаргандаа гингүүд чиний яг тэр төсөөл тунд чинь цогтоо тэр үйждэг тий. Дэлхийн аварга, олимпийн өрөл медальтай. Одоо монголчууд бол жудаг одоо цогтоотраар төсөөлдөг болчиход байна шүү дээ. Тим том хүн жинд чинь багт юм ямар байдаг вэ? Тэрийг яаж давж гарна гэсэн одоо сэтгэлийн төвчээр байна. Хайстал би цогт дийлэхгүй чи болчий доо. Би номер 1 бол чадахгүй юм биш. Болчий доо гэсэн бодол төрж юу? Тийм бодол төрж байгаагүй. Гайгүй. Тийм байгаагүй болохоор ч юм уу шантраагүй одоо ингээд өртөл явж байгаа. Тэгээд цагаагаас бол би чинь цагааг бодохдоо тэг муугаар биш. Сайнаар өр дээрээ тэгж тусгадаг байсан л да. Тэгэд бас үлгэр дөрөөл авдаг. Тийм үлгэр дөрөөл авдаг. Одоо дэлхийн бүр ингээд топ баг тамирчин штэ цогтоо төрчин бол. Тим хүн одоо ингээд миний хажууд хамт нэг бэлтгэл хийгээд өдөр болгон тэр хүнтэй чинь барилдах боломж надад байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би цогтоотортой ингээд сайн барилдаж байгаа юм чинь надад гадагшаа гараад одоо барилдахад амжилт одоо ойрхон байгаа юм байна штэ л гэж бодон л өдөр болгон бэлтгэл хийдэг гэсэн. Тэгэхээр одоо бас өсвөр залуучуудын хүүхдүүд маань бас нэг ингээл ах. За одоо өсвөрөөсөр 5 6 төрүүлсэн нэг хүүхд байна дээжинд нь ааштай би нэг дийлэхгүй чи. Болидоо гэсэн нэг тиймэрхүү нэг анзаардаг гэдэг. Гэтэл яг чи бас нэг том төлөөлөл биш. Жинтний юм том тамирчин байж хахад өөртөө итгэлээрээ хүлээгээд эсвэл тэмцэлтэд явсаар аваад яатсан юм дүрээд авч байгаа шүү дээ. Энэ бол их чухал юм байна. Тэгээд топ тамирчин нэг жинт байж гинэ гэдэг чинь эсэргээрээ чамд маш том даваа сайн хэлдэг. Одоо
цоготой барилдахын тулд Азийн нэр Япон, Солонгос, Европоос хүмүүс зардал гаргаад хамтарсан бэлгэлд мөнгөлүүлээд ирж идэг. Гэтэл чамд боломж байж идэг тий. Хажууд нь өдөр болгон хийж идэг. Тэр үнцгийг л олж харсан л да. Тий. Тэгээд олон улсын хэмжээнд явахаар мөнгөө төлөөд зардлаа гаргаад боо юм болоод очиод за би нэг энэ жинд энэ вакцина байгаа юм байна да гэдэг бол чамд илүү боломж нь цогтоотой би өнөөдөр 3 барилдаад хэд ялж байгаа юм чи надад бас боломж байна да гэсэн тийм итгэл байсан баг тий. Тэгэл яг нэг байн болтол хийгээд баг өдөр ч юм уу за болоод нэг сарын дараа ч юм өөрийгөө ахиж байгаа төвшингөөс олж хараад байгаа юм чинь. Тэгэл байх. Тэгээ нөө өсвөрийн дамирчд болохоор за жинд одоо ийм нэг сайн хөвгт байгаа юм чинь би энэ жинг болоод дээшээ явчих. Энэ жиг болоод доошоо явчих гэдэг юм. Үгүй шүү дээ. Уг нь бол энэ дээр л алдцаад байх хэрэгтэй. Тэгжиж л одоо тэр спорт ч хөгжиж шүү дээ. Одоо чиний одоо ингээд хичээсний ачаар Монголын номер 1 өрсөлдөөнтэй чин эрэгтэй жим бол 73 болчихлоо шүү дээ. Хамгийн одоо үзэгчдийн анхаарлыг татдаг. Тэндээс харин ургаж гарах нь илүү чухал тий. Одоо саяхан 57-д манай нэг шав барилддаг байсан. Өсөр тухайд л өсөрд байсан. Тэгэл янгууд нөгөө өндөр өхөн болохоор өөр хүмүүс өө чи наадах 63-лоо оруулаач тий. Наадхаа угс дийлэхгүй шүү дээ наач. Харж байгаа шүү дээ гэдэг. Тэгэхээр би тэгэл өрсөлдөггүй шүү дээ. Энд чинь 57-д өрсөлдөөн үүсэх хэвээр. Одоо ийм байгаа ч гэсэн одоо нэг хүнд өрлөөд байгаа ч гэсэн удахгүй 57 Монголын номер 1 одоо өсвөрийн номер 1 жим болно. Тэгжиж яана гэсэн гэж ярьж илаа. Тэгсэн чинь одоо яг Монголын номер 1 чинь одоо бараг 57 болчихлоо шүү дээ. Өсвөрийн дэлхийн авар 2 жил дараалаад өрчдөг тий. Тэгэхээр өсвөр залуучдын тамирчид үнэхээр энэ спортоор хичээл хийгээд одоо топ түвшинд барилтыг гэж бодож байгаа бол яг тэр бусдаас айх биш. Тэр жин дээрээ өөрийнхөө энэ миний жин гэдгээ бүр тэмцэлтэд авах ёстой. Тэгжиж тэндээс өрсөлдөөн гараад өрсөлдөгч чинь сайжирч ийж өөрөө бас сайжирна тий. Тэгэхгүй нөгөө одоо зарим сул одоо өсвөрт бол нэг нэмхийн 4 5 хүн ордог ч юм уу тий 10 хүн ордог тийм сул юм руу явж өөрийгөө медаль авах биш. Яг чанартай юм руу ороод өөрийгөө улам хурцлах нь чухал байгаа даа тийм. Тэр дундаас тэгээд гаргалгааг нь их зөв болгох хэрэгтэй юм шиг байна. Одоо тэр нэг мондог тамирчин байлаа гэхэд тэрэнд байхгүй зүйл надад байгаа шүү дээ. Байж л дараа. Тийм мэтийн гаргалгааг нь зөв болол тэгээд зорилгодоо тууштай байх хэрэгтэй юм болоо гэж боддог шүү дээ. За эргээд хүүхэд нас руугаа өсвөр нас руугаа орох юм бол ер нь одоо ингээл чи өдөө хүртэл зөндөө өөрийнхөө хэмжээнд туршлага хөндлөжлаа шүү дээ. Тэгээд яг энэ туршлагатайгаа буцаад эргээд 17 наснда очдөг ч юм уу. Өсвөр нас руугаа очих юм бол чи би одоо яг энийг л илүү хурдан сайжруулах хэрэгтэй юм байна гэсэн тийм байна. Яг энэ санаа сэтгэхүйтэйгээ туршлагатайгаа 17 наснда очиж юм бол за би энэ олс ч л ерөөсөө чухал байсан юм билээ. Би олсоо л хийх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Би хэрвээ гэх юм бол техникэн дээр техникүүд шинээр жоохон засаад илүү техник тал дээр жоохон ажиллах байсан баг. Ер нь бол инкватор багшаас би сонсч ирсэн баха Тэмүүжин клуб. Инкватор гэсэн гэж. За яг техник бол засаад болчих тийм аа. Тавцаар байгаа засч байна. Хүчийг бол одоо штанг хийсээр бод хүчтэй болчих. Сонголтоо хийсээр уян болж болно. Ганцхан л юм байдгүй шүү. Зориг, сэтгэл зүй гэж юм. Тэрийг өстой засч болдгоо. Тэрэн дээрээ сайн хараарай гэдэг нэг ярьж ирсэнээс би бас л нөө шиний хэлдэг хүнд ярьж байгааг сонсч байсан. Тэгэхээр одоо сэтгэл зүй талдаа ер нь одоо чи чинь өсвөрөөс ингээл залуучд руу шилжээл, залуучдаас насны хүртэл ингээл шилжих үед өөрөөсөө том тамирчтай л үзэж байгаа шүү дээ тухай үед. Тэр үедээ ер нь дутууга мэдж байгаа тийм. За би энийг бол дийлэхгүй гэдгийг бол мэдж байгаа. Гэхдээ тэр рүү ямар сэтгэл зүйтэй оролцож ийж ойртдог байсан бэ? Боломж л хайдаг гэсэн шүү дээ. Ер нь бол дутуугаа бол мэдж байгаа тийм. Тэгэхээр энэ дээр тэгж хал тасархай хожигдчих байж болно. Дараа нь дахиад таарна шүү дээ. Тэгэл хожигдлоосоо одоо алдаага засаал дараа нь давтахгүй байхыг л хичээдэг. Тэр нь бас би бас ингэ бодохоор
нэг өөрийн нэг одоо манайх Жонон гэж ярьдэн шүү дээ. Өөрийн нэг үндсэн ганцтай ихтэй. Ямар ч үед хийж идэг те. Том тамирчин байна уу, бага тамирчин байна уу хамаахгүй. Яаж ч нэг тулсан газар хийдэг михтэй байл зүгээр те. Яг нэг техникээ давтаал. Тэрэндээ анхаарлаа өгч бол тэгэл нөгөө одоо том тамирчинтай ингээл гараал барилдангууд дутуугаа мэдж байгаа. Гэтэ нэг өөртөө ихтгэл төрүүлэхээр миний дөөрэж бас гайгүй дээ унгацвал гээл тэгж боддгоо. Харин сүний бодлоор нөгөө өсвөртөө айгуу сайн хийдэг гэсэн мэх бай. Одоо ингээ насан туршид олон улсын тэмцээн ч юм очсон гоо та. Тиймэрхүү нэг багын нэг тим юмараа л оноо авчаад иддэг гэсэн. Яг тэгдэг тий. Тэгэл яг нэг ядарсан хилаацсан үед яг л өөрийн мэдлгүй нөгөөдөх нэг орж ирдэг. Одоо л тэгэл нэг хүн чинь өдөр болгон ингээл дэвшээ сайжраал өдөр болгон шинэ юм сураал ингээл тавтаал ингээл явж байгаа шүү дээ. Яг тэргээл дараа хөөсө тавтаад хичээж байгаа юм чинь дараа дараагийн тэмцээндээ орно л доо. Тэгвэл яг ингээд тэмцээн дээр яг ингээд хэрэгтэй үед ч юм уу ингээд дараа нь бичлэг үзээд ингээд эргээ бодоход яг л нэг багын нэг хийдэг гэсэн юм аа л ялцсан байдаг. Одоо ч нас залуу байна. Бас тэгээд хэдий тамирчин ч гэсэн ингээл гарч орох үйл бас байна биз. Байж тээ найзтай хаяа. Амралт. Ер нь хаагуур яаж одоо гоё зүв боловсон өнгөрөөжийн цагийг. Бас тэгээд төвөн цааны хэдэн найзтай тэгээд хэдэн найзтайгаа уулзаад чөлөөт цагаараа караоке чамд их гоё дуулдаг л гэсэн. Сонсон гэж нэг нэвтрүүлэг дээр та чинь аюу гоё дуулж л шүү дээ. 10 жилд одоо баг 5-аас 12 төгсөл бол ангийнхаа гослыг авч явлаа шүү дээ. Тийм. Тэгвэл тэгж гоё дуулна аргагүй юм байна л да. За тэгээд ингээд нэг нийтлэг анзаараад байхад за өсвөрийн тамирчид, залуучдын тамирчид гэсэн анхаарах хэрэгтэй нэг зүйл одоо чудоо барилддаг, ер нь барилддаг гэл тийгүүд хүмүүс чинь одоо бааранд ч юм уу ямар нэгэн газар зингэний газар ингээд байж ангууд өөрсдөө үрж ирээл ингээл өөчи барилдаг лөө хэн илүү бертаа үдчихий гэсэн нэг тийм нэг хандлага байгаад идэг шүү дээ. Одоо ер нь танаа үе дээр тиймэрхүү юм хэр байна. Тиймэрхүү юмнаас яаж зайж болтож байна. Одоо ингээ гадуур дотроос хаяа найзтайгаа явж байхад юу гэдэг шүү дээ. Доод үеийн залуучууд нэг өдөх нь бас гайгүй. Хацсангүй гайгүй. Нэг дээшээ нэг ахнар гэдэг чинь манай үеийнх нь жаачихсан жоохон ингээ яриа орчихсан ахнар чинь харин яг гэдэг нь төдөггүй жоохон өдөхгөөж байгаа юм уу? Тэгэх гээд байдаг шүү дээ. Тэндээс юу яаж дүүх уу яадаг вэ? Нацалддаг юм уу жоохон яадаг. Чихмэг чинь жоохон боон бонууд алуу барьчи да ч юм уу. Тэнгөт нь за дүүх яадаг ингээд нөхөө яадаг шүү дээ. Бүжгэлдэг шүү дээ. Жоохон наад зурлал тэгэл ачдаг шүү дээ. Ер нь тиймэрхүү юмас хол байх нь л чухал тийм. Тий. Нэг тэгэж хүнтэй моцолтаад задлаад байхыг нэг түрүүн тавьдаг. Өнгөрсөн жил Гранд Сламаар Монголдо төрүүлсэн шүү дээ. Тэрний дараа нь хүмүүс их сайн таньдаг болсон уу? Тий. Ер нь тэгэл бас сошиал хаяг хандлт мандалтнаас тэрнээс хойш өссөн. Энэ жил ер нь Гранд Прикс дээр Гранд Слам дээр ер нь хэр том зорилготой байна? Одоо Гранд Слам дээр том зорилго тавьсан үлтгэл хийж байна. Энэ жил одоо манай Улаанбаатараас нэг олимпиад оноо олгоо шүү дээ. Тэгээд олон улсаас ерөн багуудын ерөн нэг номерууд энэ жилийн бараг дэлхийн аврах тамирчид ерөн бараг бүгд ирчихлээ. Манай жимбэнд бол ялангуяа бүгд байлаа. Тэгэхээр одоо нутаг дээр ч бас нэг бодлын боломж واخгүй. Боломжоо ашиглаад таарж үзээгөө ч юм уу те. Дараа нь тэртээ тэргүүл дэлхийн урамлал авах том дүнүүд ч бол таарна шүү дээ. Тэгэхээр нутаг дээрээ сайхан таарад нэг дараа тавчих гэсэн баталтай л шүү дээ. Юм бараг 60 орчим орны тамирчид ирж байгаа шүү л дээ. Тэгээ манай үзэгчд харж байгаа бол бас энэ тэмцээнийг үзээд одоо яг манай урнагийн хэлж байгаа шиг ийм нөгөө монголчуудынхаа нүдэн дээр гадаадын том тамирчдыг дарах хүсэлтэй маш олон тамирчид байгаа. Тэрийг та бүхэн очиж дэмжээрэй гэж зөвлөх байна. Shopee-ийн эмэн дээрээс очиж Shopee-ийн эмэнээр дамжуулаад билетээ бодлоод авах боломжтой байлээ шүү. Мөн степ-аренд болно тий. Степ-аренд болно. Түрүү жил бас степ-аренд. Тий. Ер нь гоё степ-аренд болж байгаа шүү дээ. 22, 23. Бүгдээрээ л степ-аренд болсон. Степ-аренд бас том болохоор
бүр илүү орох боломжтой. Тэгэл үзэгчтэйгээ очиж Монголынхаа баг тамирчдыг дэмжээрэй гэж хэлээ. Бид нэр бэлтгэлээ сайн базгаа тэнд монголчуудынхаа зүрхийг бас онгошуулнаа. За тэгвэл чиний энэ бэлтгэл сургалтыг үнэлээд манай K50 зүгээс зөнд бяцхан бэлэг барьж байгаа. За энэ манай K50 брендийн гаргадаг оймс байгаа пүүзний. Гэтэ манай жудогийнхан бол нөгөө бие алаалтан дээр урт оймсууд өмсдөг шүү дээ. Тэнд бол яг төгсөж идэв байгаа. За мөн энэ манай K50 брендийн хүүдий болон цамцнууд байгаа. Тэгээ дээжээс нь чамд барьж байгаа. За баярлаа. Мөн энэ K50 брендийн маань подолк бас амжилттай сайн оролцоорой гэж үгж байгаа шүү. За баярлалаа. За та бүхэн маань заавалжгүй степи аренад очиж тамирч та Монголын үндэсний шгшөөг дэмжээрэй гэж зөвлөх байна. За тэгвэл бас юм нэг юм. Жудо барилдах одоо хамгийн чухал хэсэг нь Матай Ажимаа хоёрын хооронд өөртөө ярилцсан уу багштайгаа ярилцсан. Тэр үед юу нь юу боддог вэ? Нэг ингээд сурж байхад бас одоо Унгарт ингэдэг юм байл л да. Ер нь Европын улсуудад нөгөө жудо яг хөгжсөн ч гэсэн хичээлэхсний тоо их багтай. Тэгэнгүүт одоо манай Монгол шиг ингээл амар олон тамирчид үрж ирэл алцаал барилдах боломж байхгүй. Нэг чинь ганц 2 хон ч юм уу 3 4 хүн. Тэнгүүд нөө олон барилдаа хийх боломж байхгүй. Ачаал авч чадахгүй. Тэнгүүд нөө бүр нэрийн тооцоолсон. За Матай Ажимаа хоёрын оронд 3-5 секунд байт юм байна. 3-5 секундын дараа хамгийн ихний тесрэлт явах хугацаа дахиад нэг 5 секунд барьц авдаг ч юм уу. Барьцсан дээр ингээ хөдөлгөөн хийгээл те. Дахиад нэг 5 секунд. За ингээ 10 секунд. Тэнгүүд нөө өөрсдөө ингээ шороогоор уул гихүү одоо юм дов босгоцсон. Жигдэх юм л дээ ингээл гүйжсэн 10 секунд гүйгээд тэрний дараа огцом ингээд нөгөө тхэн дээшээ өсдөг. Тэгээ ийм авар болгоцсон. Тэнгүүд нөгөө бэлтгэл их хүн байхгүй болонгууд зүрхний ачаалаа тэгж даруулж шин. Гүйж байгаа л яг 10 секундын дараа дундасаар тесэрдэг гингүүд дээш огцом айгүй огцом гүйгээл тэгээд тэр ч одоо үүрээ ч юм уу хөмрөө ч юм уу ихэд тесэрч байгаа шүү дээ. Тэгээ буцаа буугаал ингийн болоо гүйжсэн ингээд тиймэрхүү бүр 700 800 метрийн тийм тойрог ингээ хийцэн өөрсдөө. Тэгээд хийд юм байна. Тэр үед тэгээд тэр нэг 10 секунд биш. 5 секунд биш Матай Ажимаа хоёрын дунд. Тэр 5 секундын дээр өөрийгөө ер нь хэрхэн яаж олоод одоо өөрийнхөө дараагийн төлөвөө боловсруулдаг. Ингээл амьдралдаа харж байгаагүй амар бэртэй. Эхлээл байраад авсан чинь мангар хатуу ч юм уу те. Чиний нөгөө бодсноос чинь өөр байгаад байгаа шүү дээ. Тэнгүүтийн нэг Матай Ажимаа хоёрын 3-5 секундэд дараагийн за энэ их худлаа байна. Дараагийн их хийгээд тэр төлөлт байдсан шүү дээ. Тэр тухайгаа ярил. Матай Ажимаагийн хооронд Матай Ажимаагийн хооронд бол би байнга тэгтэн амьсгаа авна. Үнзий аваад гарна. Тэгэл багшаагаал багш юу гэж нэр багшийн үгийг л дагахыг хичээдэг шүү дээ. Тэр хамт гарсан тасгалжуулагчтай 100% итгэдэг. Яг зөв. Итгэжээж л хоёул тэр чинь одоо би өөрөө барилж байгаа ч гэсэн хажуунаас харж байгаа хүндлэнгээс харж байгаа юм бол багш бол яг л хэлж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр багш юу гэж хэлнэ? Яг би тэрийг л даах гэж байдаг. Багш болж байна гэвэл болж байна л болж байна л гэсэн үг шүү дээ. Болохгүй байна гэх юм бол бидэнд одоо барилж байгаа барилдаа нь болохгүй байна л гэсэн үг. Тэгэхээр ер нь багштай 100% итгэхийг л хичээдэг. Эргэлзэхгүй. Зөвхөн тэр үнэлдэг. Тэр үн юунд би тэрийг л хийх ёстой л гэж боддог. Яг зөв. Манай өсвөрийн дамирчдаас алдаа гаргаж санууд яг тэгээд байна. Багшаа мартчихсан шүү дээ. Тэнд юу болж нөгөө эргэл нөгөө шарлахаал аландаа л гэд боддог. Ямар ч төлөвлөгөө байхгүй. Алдсмаар санагдаад идэв юу. Тэгэхээр хүүхдүүд маань харж ивэл багш руугаа хараад багшийн тэр зөвлөгөө өстой чиг алцэг зөвлөгөөнүүд байдаг тий. Тийм шүү дээ. За манай подкастыг ивент гэж байгаа. K50 брендийн хамт олноос нэгэн бичлэг үзүүлнэ. За тэгээ энэ бичлэгийг таах юм бол манай үзэгчид бас нэг төрлийн шагнал авах юм байна. Хэрвээ ч тааж чадах юм бол. За инкрил маань өмнөхөө бол таасан. Тэсний ачаар K50 брендийн зүгээс одоо манай Zero to Hero гэсэн промо кодыг ашигласан хүн болгон 10% хөнгөлөлт идэх боломжтой болж байгаа.
Мөн үнтэй адилхан ямар нэг шагнал авах юм шүү. Тэгэхэд ойлаа нэг. Би ч гэсэн түл хичээгээл одоо хүмүүстэй. За цаандарч байна уу? За энэ барилдаа нэг таах хэрэгтэй байгаа мэдээ чиний барилдаа. За энэний дараа юу болсон бэ? Энэ юу н ямар тэмцээн бэ? Энэний дараа ямар шүү? Тэгээ чи өмнөх барилдаа өмнөх дугаарыг үзсэн бол яг инхрийлэн шиг тийм нарийн хэлүүлэх зүгээр шүү. Чиний энэ барилдан бол гоё барилдан болсон санагдаад. Наа чин Антала Грандслам баха. За. Тэг санаж байна. Эхний дөрөг гэсэн баха. За. Наадхны чин дараа юу? Би мөрцөн үрж базаараа аваад тэгээд гартан татсан. Яг тэгсэн. Гэтэ тэр тунд бас нэг өөр юмнууд болсон санаж байна уу? Яа, наадхаас нэг үзчихээг юм шүү. Нөөц унгааж тэгээд яаж ялснаа бол санаж байна. За. Үрж унгаад зам таацгаа. Бас л ураатай шүү дээ манай. За энэ цуг нь аваад тоххож бас үдчихэж байгаа юм тий. Тэгээ үргэлжлүүлээд яг ингээ хоёр өстэй үрсэн чинь нэг ханцууд байхгүй болчихлоо ч тий. Тий. Тэгээ шууд таацаараа зөхөд авчихсан. Тий, тэгээ ингээ гартан татсан. За баярлалаа. Баяр үргээ. Таацлаа. Хүмүүс одоо тэгвэл хүмүүс одоо манай Кадавийн брендийн бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа Zero to Hero гэсэн промо кодыг ашигласан хүн болгон дундаас нэг сардаа одоо хэрэглүүлсэн хүн болгон дундаас нэг хүнийг алтан Mizuno кимоноор сагнах болно. Мэдээж одоо төвөрчлөх аргаар нэгийг сонгоно. Одоо энэний дараагийн оролцогчдоо бас нэг юм бичлэг үзүүлээд хэрвээ таах юм бол бүр том сагнал гард болохоор болсон мөлий манай Кадавийнхан. За би ямарчсан. Хичээл хүмүүс хэлээ. Би яруу яг чамайг албаар ингээд хүн чинь ер нь тэгэл унсан барилтаа л их үздэг шүү дээ. Тэгээ нэгдүгээр тойрог мөргийн барилтаанаа баг мартцсан байгаа болов уу гэж. Энэ нилээ 22 он билүү? Тийм шүү дээ. Тэгээд энэ короног масктай л явдаг гэсэн юм. Тэгээ нөө гин улсын тамирчин байсан. Тэнгүүд одоо олон улсын хэмжээнд явахаар одоо миний үед чинь бол ингээл за Филиппинээс нэг хөрөөрөд ирэх юм бол за гайгүй. Африкаас ирчвэл за гайгүй гэл ингээд боддог байсан шүү дээ. Одоо тэгсэн чинь амар өөрчлөгдөд хаанаас ирсэн хинч байсан юу ярилдэг болчихлоо тий. Тий атаас сул хүн гэж баг байх. Тий сул хүн гэж бас байхгүй. Улс болгон бүгдээрээ чангарсан юм шиг зүйлүүдийг санагдаад байгаа шүү дээ. Саяхан чинь тэр нэг 50-ны нөхдүүд бол одоо бүр ерөнхийдөө баг топ болох нэ болох нь тий. Нодлончлын дэлхийн аваргаар 60 кг лөө. Нөө яан юу ч нэг Африктай л алцаал байна. Алцаал байна. Алцаалчвал гол скортоос нөгөө Африк нунгаад тэгээд яа мултлаа хийсэн шүү дээ. Тийм үү? Тий. Хоёрдугаар дөрөвт нэгдүгээр дөрөвчлээ. Тэглүү. За тэгвэл чиний үед өсвөр залуучууд барилдаж байгаа үед чинь хамт барилж исэн ирнэ. Гарч ирч чадаагүй сайн тамирч. Тэр маань нөгөө гараад ирсэн бол бас л үзэтэй байсан да гэх хүн юм. За та одоо таних болоо. Яг борон дөрийн борзон клуб байсан. За одоо багасаа л хамт тэмцээн уралдаанд өсвөр залуучууд тэгэл тэмцээнд уралдаанд хамт явдаг гэсэн. 90 кг барилддаг да. Бат оргил гэдэг нэг. За. Нэг өндөр залуу байдаг шүү дээ. За би бол сайн мэдээгүй л. Тэрийг л ерэн хичээлээ. Хоёул олон нэр хэлээ л та. Өөр хин юм бэ? Өөрөө. Тий. Өөр байж тээ. Одоо маа найз нь. Тархан Баатар. За. Одоо багш хийж байгаа. Би өөр наадах чил хэлүүлэх гээд байлаа. Ер нь дээр чинь сүрт байхасаа л өрсөлдсөн. Намайг гэхдээ очиод итгэсэн. Би хаачих хэцүү итгэсэн шүү. Тархан Баатар тухайн үедээ бол үнэхээр үзэтэй байсан. Ер нь баг 60-40% л итгэсэн. Жингийн асуудал гэж боддог гэж юм. Тий, дахаг ер нь жоохон жингээ бариад барилдсан бол
Одоо дотор 81 ч юм уу тий. Гэсэн бол өдөд жигшээ багт бас амтайг мөр зэрэгцээлээд явуулчихлаа гэсэн баг. Гэж боддог шүү дээ. Танай үеэс Батөмөр бас жингээ алдсан. Бразил. Тий, гівцэг одоо жингээ алдаагүйс бол бас л их сайн барилтаар байсан да. Батөмөр, Батууш гэдэг шүү дээ. Одоо багш болсон Малт. Биш. Респект. Манай жингээ. Тий. Тийш дээ. Аим техник нь мангар гоё. Тий. Сууж өрнө. Тий. Бас олон таардаг байсан шүү дээ. Тий. Өсвөр тахтай. Гэхдээ тэгэл ямар сайн да арга барилгаа болцвол жингээ баг 80 91 90 алдсан бийжээж л топ 6 орж орол. Эрд мэрд цуулд орсон явчих. Тий, хүрл мүрлээ авцсан л. Баг 100 жилээ орчихсон. Тэгэхээр энэ дээр бас нөгөө түрүүн чи тэр ярьдаг жингээ ингээд анханасаа ингээд тохируулаад сураад яг тийм хобби одоо үнэхээр л мундаг тамирчин болъё гэж бодож байгаа хобби гэж харахгүйгээр мэрэгжлийн үүднээс хараад одоо эдгээр тамирчид маань бас тэн дээрээ ингээл айгуу сайн анхаарал өгөөл явсан бол бас 73 одооноос 66 энтрэл одооноос илүү өрсөлдөөнтэй байх боломжтой байлж шүү дээ. Тэг боломжтой. Тарханбаатарын хувьд бол нэрээ наа өсвөр тагтал гэм атсан да. Гэтэр хоёр талаас ер нь шахаал финалд гараад ирээ. Наваа цаачны янзлжаал яваад гэж байгаа юм чи. Ястаа дэж гой барилттай хүүхдээс. Дултгнаа төрчстэй эвгүй шүү дээ. Тий. Ячих зүүн. Бас тийм ураатай тий. Тий. Бас тэгж хөл тавина. Батөмөр бас нэг тиймэрхүү яг тийм ер нь бас биений онцлог байгаадах шиг байна тий. Ирээдүйд махлна гэл яг нэг пропорц нэг Батөмөрч ер нь тийм махлахаар биений пропорцтой шүү дээ. Тий. Сул. Ер нь багын яг тийм залууч өсвөр барилддаг байхад л яг тийм нэг жоохон махт сул махтай тийм хөгдөд гэсэн. Одоо бол багш болоод өө 100 м болцсон баг шүү лээ. Бараг 100 хүрсэн баха. За дараагийн юм одоо чиний яг амжилт чинь бол яг тэгж нарийн докторчоог үл байгаа дээ штэ. Заримдаа шууд гранцлам төрүүлдэг ч юм уу. Заримдаас 8-даа үлдэхгүй байдаг ч юм уу. Одоо энэ дээр ер нь өөртөө яаж тэмцэж чинь. Заримдаа ингээл гранцлам төрүүлэх хэмжээний байжсэн бол дараа нэг 2 дугаар дэрэг дээр ундаг ч юм уу. Тэгэхээр энэ сэтгэлээр их унна гэж. Сэтгэлээр унна. Саяхан бас нэг яваад бас нэг жоохон сэтгэлээр унаад. Нэг тиймэрхүү дууллаа бас. Тий. Тэгээд одоо нэгэнд л хичээсэн чинь. Сошиалд бас итгэвтэй шүү дээ. Тэгээд сошиалаар бас гоё тийм өөрийгөө жоо хорцлох тийм үзэл. Тэгэл гоё алдглаа тамирчдын гоё подкаст эсвэл түүх мөнхийн унш судлаад ч юм уу тий. Яцсын үуч нэрэл юм авраг байж байгаад авраг болцсон ч юм уу. Үгүй эсвэл бүр хинч шээж байгаад авраг болцсон ч юм уу. Термин судлал тэгэл. Одоо нэг ялагдаад босхгүй байна гэдэг чинь л хамгийн сул дорой хүний шинж юм байна шүү дээ. Тэгээд ялагдаад би яар наадад ч яг яриулах гэдэг. Одоо манай өсвөрийн тамирчид гэсэн залуучдын тамирч гэсэн амар юм сэтгэл зүгээр унжааг анзаардаг байхгүй. Гэхдээ одоо тэгэл бүхий өргөн төр тэмцээн зохиолоо гэл бүхий өргөөрөөр ингээл мэдээж 50 60 хүүхэд орсон ч гэсэн 100 хүүхэд орсон ч гэсэн 6 хүүхэд орсон ч гэсэн 4 л медаль аваад үлдсэн медаль авч чадахгүй шүү дээ. Бас л. Тэгэхээр одоо амар сэтгэлээр унаал дараагийн тэмцээн дээр яг тэр сэтгэл зүйтэйгээ ороод тэгээд нөгөө нэг михийхээс айдаг болчдөг тий. Өмнө нь нэг хөмөрч жоод удсан болвол яг нөгөө тэр сэтгэл зүгээ одоо юу гэдгийг энгийн болоо чадаагүй бол дараа нь хөмөрхөөс айгаал. Өө биений хийхэрийг унчих гад идэв штэ. Уг нь л хөмөрүүл болцохоор байгаад идэг. Багш нь хөмөр гэдэг. Тэгэхээр иймэрхүү яг энэ хэсэг дээр л замаг яриулмаар л байгаа юм. Яг тэндээс яаж гарч ийн. Өсвөр залуучуудын зүүн нартай гэж хэлэхэд бол өсвөр залуучуудын ялагдал бол нэг тийм амар бас ач холбогдолтой бас биш шүү гэж бас хэлмээр байна. Одоо нүү хайстал ялсан ч туршлага болоод ялагдсан ч туршлага болоод явна. Хайстал одоо яг юу зорж хийж байгаа юм тэрнийгээ төлөөл насан турш руу орж ирэл. Одоо чи гэмарлаа ч юм уу тэнд одоо ядаж мэдрээ шаналаад байж бол бас арай утга учиртай юм шиг санагдах байх шүү л гэж хэлээ та. Тэгэхгүй өсвөр залуучуудаа ялагдаад ялагдчихэл их.
Тэгэл хичээгэл өсвөртөө ялдаггүй байсан хүүхэд чинь одоо чамаа насан турштай болохд чинь байхгүй болсон. Чи бүр шгшөөгийн тамирчин болоод амжилт харгаад явж байгаа чи хэн ч мэдэхгүй. Тэр чинь тэгэл одоо нөгөө тууштай байх юм. Даваа тал. Тууштай байсан нь илүү амжилтанд хүрдэг тий. Тий. Одоо хамгийн том жишээг л манай басгүй шүү дээ. Үсэр залуучдын медальгүй ээжгаад шууд Grand Prix төрүүлждэг тий. Тэгээд гараад ирж чадна. Тэгэхээр одоо өсвөрийн яг тэ нэг талдаа бидний үеийн өсвөрийн тэмцээн одооний өсвөрийн тэмцээн хоёр тэнгэр газар шиг өөр болчиход байна л да. Амар хайплал тэгэл нөгөө олон хөлт орол тэндээс сэтгэл зүйн ингээл амар хөөрөлд орол тиймэрхэн байгаад байгаа шүү. Тэгэхээр манай өсвөрийн тамирчид бол за тэгэл нэг зардал мөнгө гаргаал ингээл олоосон цанд явлаа гэд унж болно уу тий. Гол зорилго чинь том байгаа бол тэрийг бити одоо шантраарай гэж зөвлөмөр байна тий. Тий яа. Тэгж л хэлмээр байна да. За тэгээ чамайг бас нэг маш сайн аав л гэж сонссон. Гэр бүлийнхаа тухай танилцуулаад хүүхдийнхаа манай нэг л ярих болгонд л ахаа би хүүхдтэйгээ ингэж юм. Хүүхэд ингэчээд имлэг твдэж जैन. Хүүхэд маань ингэсэн гээл ярьж байгаа юм. Тэр тухай харил. Тэг нартайгаа танилцаад одоо 7 жил болж байна уу? За. Тэгэхдээ одоо хүүтэй. Одоо хүмүүс 2 настай. Аавыг атгадаг хүү байх шиг байна тий. Аав атгах. Би өөрөө нөгөө чинь хайлж гарч чаддаг. Эхнэрээ танилцуулвал манай эхнэрийг Нандин цэцэг гэдэг. За. Тий, энтэй мөн борон дор санах. Нэг санах. Одоо борон дор санда багш хийдэг. Энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа. 10 жилийн багш. Тий. Тэгээс хэдэн жил бас ингээл хот борон дор өөрөө оронд л явж байна. Ажлаа хийчихээр нөгөө бас ангаа төгсгч хийгээд. Тэгэл хоёлаа ярилцаа за зэрэг ангаа төгсгч энэ дээр байна гэж бодлоо. Тэгээ одоо энэ жил ангаа төгсөл эрхчлээс сот руу орж ирэл байгаа хэрэг та. Тэгэл хүүгээ чинь би чи энд хараад байж чадахгүй. Би чинь байнга нөгөө талаа бэлтгэлтэй байдаг болохоор. Тэгэл эхнэр л борон дорт ажиллахаа хийж байгаа харна. Тэгэл боломж олцсон болдвол эхнэр хөхт мохтод ирнэ. Тэр үед л эхнэр хөхтөө байж байгаа болохоор тэгэл. Цаг одоо ханаг бүрэн л үнтэл байдаг болохоор л ерөн тэр хоёроо ирэхээр л ялангуяа хүүтэй галд үдэс тарах шүү дээ. Миний үсийг аавда аймаа тийм л санагдсан мэт. Автагаа бол зал ээжээ баба шүү дээ. Ааваа гоё гэл. Тэ Улаанбаатар борон дөр гэж явахаас гадна дахиад нэг хөхөт гээд газар руу яваад ах шиг анзаарагдаад ах юм. Тэнд юу нь юу болоод байна? Хэрвээ юутай бол боломжтой бол тэр чудоогоор яг ийм сэдвэл ярих гэдэг. Чудоогоор орлого олох тий. Тийшээ бас тренер хамтран бэлтгэл хангагч хийгээд давхар ингээ орлого олох боломж байна уу? Тэрийг боломжтой бол яриулах зүгээр. Нодлон нэлээд явсан шүү. Харин хойлооч тэнд бүр таарад. Тий. Хэдтэй ч нөгөө нэг 4 жилд нэг болдог. Хэдтийнхэн том юм олимпич наадам спартакиад гэж болт юм лээ. Тэрэндээ нөгөө өөр Монгол тамирчууд очиж бэлдээд. Тэгээ эндээс манай шгшээ багч гэсэн тийш нодлон хэд хамтарсан бэлтгэлээр очсон шүү дээ. Тэгсэн. Тийм тэгээд нөгөө Гранд Слам дэлхийн аварга юунаас олимпиадаас медальтай тамирчид нь цалинтай очдог гэсэн. Чиний юу? Тийм би ч бас очих болгондоо л ерөн цалинтай л очдог гэсэн. Тэгээд сайн жаргал гэж байдаг шүү дээ. Тий. Одоо өөр Монголын Улаанбаатар Grand Prix биш Чингис хаан багтан төрүүлсэн тий. Сайн аа. Манай 60 амар төвшин даштай говьд. Тий говьд. Амраах чинь тэр сайн жаргалыг чинь бэлдсэн байхгүй. Сая тэр 4 жилийнх нь олимпиад нь Фужиамучи ахлаад ажиллаж явц тий. Тэгээд Улаанбаатар хотод ирээд намайг аханд боломжтой бол урагшаа явах уу? Тэнд очиод сайн нэг юм бэлтгэл хангах шиг өгчхөө. Цалинтай. Гэт. Тэгээд бас нэг 60 кг тамирчсан юм лээ. Тэгээд 60 тамирч авч явна гэдэг. Тэгээ маань найз бэлгүнэ. Битээр Герман бэлгүнэ. Герман бэлгүнэ. Надлан битээр тийшээ очиад оны өмнө сар байлаа баг. 30 хоног байсан шүү дээ. Цалинтай тэгээд тэнд бэлтгэл хангаад. Тэгээд хажуугаар нь өөртөө бэлтгэлээ. Тэнд очиод бас их гоё бэлтгэл бас базааж авсан. Амраагч бас гоё юм хийлгээд бэлтгэлийн тийм
коуч тал дээр явсан. Сайн мэл шүү. Би ч юмс Монголоос тамирч таваад яг явж таарад. Тэгээ ойлооч нэг таарсан шүү дээ. Тий. Би бас нэг хальт очиж үзсэн. Ерөнхийдөө бас айгүй өөр жудаа байд юм лээ тий. Миний харж исэн жудаагаас их л өөр юм. Тий. Тэгэл тэнд очиж би ч нилээд очисан. Одоо очиж мочгоор гэртээ очиж юм шиг л байдаг шүү дээ. Тэгэхээр манай өсвөрийн тамирчид харах юм бол заавалж гүн шигшээ яваг биш тий. Бас ийм өөр боломж болцоо жудаагаараа их биш гэсэн тогтмол орлогоос олох боломж байд юм хэлээ шүү гэж зөвлөмөр байна. За энэ оны тэмцээн рүү эргээд ороход улсын аваргын тухай нутаг дээр болсон улсын аварга Цогтбаатарын гал гарсан барилдаа эргээд одоо олимп дэлхийн том медальтай топ тамирчин эргээд ирсэн яг энэ улсын аваргынх нь гол өрсөлдөгчөөр оролцлоо шүү дээ энэ удаа. Тий. Тэр үеийнхээ сэтгэлээс уулзал тэмцээний талаар. Энэ жил улсын аваргатаа ер нь нутаг дараач болж байгаа. Энэ жил нэг төрүүлчих гэсэн бодолтой ер нь. Нутгийн зүг гарсан. Тэгээд эхний төрөг дээр бас бахтай бас таарад битэрч. Тэгсэн тий. Хамгийн одоо чанга онолт байсан шүү дээ. Тэгээд бас бахаа нэг арай гэж нэг очиал. Тэгээд цаашаа явж байгаа зон дээр цагаатай таарсан л та. Тэгтээ дотроо л хожин гэсэн бодолтой байсан л та. Юм бол би л зөв тогтмол байгаа л хэлтэй байгаа. Тэгээд эхлаач мэлахч бас гайвах. Тэр юуны ч өмнө бас Япон авчиад Токиод орчод ирсэн юм чинь. Тэгсэн. Тэгтээс улсын аваргын бас жоохон тохооны бас бэртэлтэй бас хэсэг байсан. Японд тэмцэн дээр тохоогоо эвгүй болгоод ирээд ирэн жоохон гам бариад амралтын байдалтай байж байгаад. Тэгээд тэр улсын аваргад орсон. Тохооны бэртэлтэй барилдахад бэртэл бас айхтраас нөлөөлөөгүй. Тэгэл аврагчлаа аврагл юм хэлээ л дээ. Яа бас үнэхээр дуустдгүй юм лээ тий. Тий. Би бас нөө цогоо гэхдээ улсын аваргад орно гэдгээ баг нэг сар гаруй хугацааны өмнө л мэдэгдээд дэлхийн орчих шиг болсон. А бэлгэлэл хийжсэн зааж. Хийжсэн ирээд ирэн хийгээд байжсэн. Тэгээд улсын аваргад орохын нэг сар гарны өмнөөс олоо юу интернетээр явуул цацлаа ялла тий. Тэгээ нөгөө холбооноос цацж байгаа шүү. Хоёр гар нь хэвэрэл нэ. Хоёр гар нь ерэн бол хүнд штэ чанга. Зүүнийг өмнөшгөө байна уу яаж вэ? Өмнөхөөс ер нь өөрчлөгдсөн юм байна. Илүү бүр сайжирч шүү. Өмнөшгөл байгаль ах л та. Гэтэ би бас өөрөө сайжирсан юм болов уу гэж. Бас тийм тий. Би чи өмнө бол гэтээ нэг зүүнээ бүр намд харуулцдаг гэсэн юм. Сая алсаар бор үзэхэд бол ерэн зүүнээ хатад харуулахгүй. Ерэн салгачаад би барыг зүүнийн дарчаад тэгээ явуулсан. Гэтэ бас надаас илүү байгаадсан юм зүүн сууж өргөн л байсан л да. Тэр үнэхэр хэцүү байсан. Энэ үеийн түрүү ярьдаг унгаж шүү дээ. Би зүүнийн уулнаас салгаал дараал өөдөөс нь даваалах гал очих юм гээд хаанаас ч хамаагүй энэ ингэрийн хормон мормоо ч юм уу. Хаанаас ч хамаагүй аваад сууж өрөөл эрэг чараал намайг тэнцэр алт болчиход байгаа юм чинь. Яалтчгүй тэнцэр алт. Тэрэн дээр нь тэнцэр алчаад байгаа юм. Мэдсээр юм байж тийм. Тэгээ бүр албаар өөрүүлж гад шидий гэж бодлоо. Би ч бол нугас гайгүй шийддэг байхгүй. Дутуу сууж өрсөн. Тэгтээ тэр нь цагаагийн өрөн дээр шийдэх боломж байхгүй юм лээ. Яг л салтаанд бол нам суучаад байгаа юм чинь. Тэгэл салтаанд суугаад тонгоогоо дайрахт нь яалчгүй тэнцэр алдагдал. Тэгэл цаг сонголт үзэж байгаа. Ялчгүй 3 доллар хожигдсон доо. Тэг би бас бүр амьсгаа дараал үзчихлээ. Тэгэхэд бас дотор нь би чинь яг үндэ тэгэл цоогийн тал байгаа шүү дээ. Цоогоос төрүүлчихсэй гэж бодож байж. Тэгэл дотроос айж байгаа юм. За ер нь одоо бараг хилээцэх байх та одоо яана ингэж удаан барилдвал хэцүү штэй гэж идэг. Тэгсэн чинь манай хүн бол үнэхээр аврагал байт юм дэрсэн. Бараг л хуучин шигээ тэгэл улам л чангараад л тий. Гэхдээ яг хуучны бодол амьсгаан бол гэхдээ аль ч жоохон өндөр болцсон байх шиг. Тийм л тий тэр ч. Мэдэгдээд байгаа юм чи. Би чи өмнө төрүүлж хэлаачаал ингээл чирэгдэл явдагсан бол сая бас толоход бол жоохон амьсгаан жоохон өндөр болчихсон. Гэхдээ тэр бэлтгэлийнх нь л ахaltaа бэлтгэлээ форондоо ороод явчих юм бол одоо жигдэрч бол бүр чанга багт. За одоо нэг өсвөр залуучдын хүүхдүүд рүүгээ дахиад чиглэсэн нэг асуулт байна. Ер нь ингээл
хамтарсан бэлтгэл гэж нэг явж байна. Тэмцээн гээл ингээд өсрийн хүүхдүүд залуучдад хүүхдүүд явж байгаа л да. Тэгэхээр чиний хувьд зөвлөхөд тэмцээн дээр үйд юм уу хамтарсан бэлтгэл илүү дээр үйд юм уу? Одоо ингээд зардлын хувьд одоо 10 сая орчим төгрөг ингээд үрээл одоо үрээч явах те гаргаал тэгээд тэмцээнд орж байгаа. Ороод нэг тэмцээн за төрүүлэх юм бол нэг 5 барил та. За тэгээд эхнийх дээр онцсон бол 1 барил та. Ингээд ийм нэг харагдаад байгаа. Хамтарсан бэлтгэл дээр ч юм болохоор бүр ингээд өдөр болгон 10 барилтаа хийгээд ч юм уу те инхээр илүү туршлага болд юм болов уу гэж би зүгээр дотроо боддیں۔ Чиний хувьд бол аль нь илүү дээр? Миний хувьд бол тэмцээн илүү их туршлага болдго юм болов уу гэж боддог шүү дээ. За өөрийнхөө хувьд бол тэмцээнээс тэмцээний хооронд хүн ер нь өсөд дэвшээд сайжирч идэг юм шиг санагдаад байдаг шүү дээ. За тэгвэл хамтарсан бэлтгэл одоо хөхөт руу ч юм ингэж хийж байгаа шүү дээ. Тэнгүүд ер нь нэг хүнтэйгээ олон барилдаал ингээд нэг хүнийхээ учрыг олох нь зүв байдаг уу? Эсвэл одоо хүн хүнтэй барилдааны ингээд тааруулаад явдаг нь илүү дээр байдаг уу? Одоо нэгэсэндээ нэг мэхээ одоо ерөнхийдөө нэг төрлийн барилдаа байгаа шүү дээ. Үндсэн нэг тэдэм мэхийн гэсэн нэг тийм төлөв байгаа шүү дээ. Тэрийг яг доржж байсан, батж байсан, хинч байсан яг хийгээд явах хэрэгтэй юм уу? Эсвэл дорж ингэ тийм чи би тэрэнд нь ингэж барилдана гэж бас тус-тусдан төлөв боловсруудад барилдсан дээр байдаг уу? Аль нь илүү? Би ч бас Парис Мэрис гэл хамтарсан бэлтгэлээс хэдэд орсон. Тэнд бол би дингийнхаа яг лидерүүдтэй бол нэг ганц нэг л гар зөрүүлчихвэл зөрүүлчих амар зөрүүлчихвэл зөв юм шиг санагдаад байдаг зүгээр. Ганц нэг зөрж үзээд. Яг нэг төвшин өвчнийх юм уу эсвэл өөрөөсөө доошоо гараадтай бол сайхан мэхээ сайхан байралдаал тасаад. Одоо би ингээд очивол одоо өөрийнхөө адилхан төвчний хүн дээрээ тийм жишээ нь одоо би ийм барьц авал энэ хүнээс яг юу орж ирэхээр тэр мөрийн судлаач юм уу тийм. Харин өөрөөсөө илүү нэг том олимпиад дэлхийн аварга тийм хүмүүстэй бол нэг өсрөл нэг ганц цаана өсрөл нэг 2 моёр ч юм уу. Нэг гууж байгаад нэг ороод барилдаад барьцанд нь ороод барьцаа аваад барьцанд нь орчвол шууд хийдэг юм байна уу гэдгийг мэдэрч мэдэрээд юм. Тэгэхээр өөрөө би нэг хэцүү барьцанд оруулах гэдэг үзье. Энэ барьцанд орчхороо яадаг юм бэ? Ямар алдаа гаргадаг юм бэ? Тэр нь тэдний нэрэн олж авахыг илүү боддог. Тэгээд тэрийг гэс тэмдэглэн дээр бичиж байгаа. Тийм л ер нь байгуултгүй. Тийм. За тэг бас нэг ийм асуудал үүдэж шүү дээ. Сайн одоо өөрийнхөө одоо олон улсын тамирчтай шүү дээ. Бодож байгаа төвшин нэг төвшин ингэ бодцсон. За энтэй ер нь ирээдүйд би үзэндээ гэсэн тиймэрхүү хүмүүстэйгээ барилдахдаа яг нөгөө л бэлтгэл хийдгийнхаа дагуу яг өөрөөрөө барилдах хэрэгтэй байд юм уу? Эсвэл нөгөө яг хийдэг үндсэн мэхээ одоо нөөгөөд хийхгүй байд юм уу? Зарим хүмүүс ч юм болохоор ингэж яриад байдаг шүү дээ. Тэр мэхийг тэр бэлтгэл дээр хийж үзчихэж л үзэх гэж л хамтарсан бэлтгэлд оролцож байгаа шүү дээ. Гэт зарим нь болохоор бити хий. Яг л тэмцээн дээр л тэрийг гаргах гэдэг. Чи аль талд? Би яг ерөн жингийнхаа нэг лидерүүд дараа нь нэг том тэмцээн дээр таарах шийдвэрлэл барилдаа их ч юм уу тий. Тэг хүмүүс төр бол арай яг өөрийнхөө үндсэн барилдаа нэг гаргая гэж боддгоо. Боддгоо. Нөөх мэхтэй. Тий, яг өөрийнхөө үндсэн барилдаа нэг гараад мэхээ хийгээд шинэ мэхээ дурсч үзэх, эсвэл өөрийнхөө мэхийгөө хийж үзэх. Хүмүүс бол тамтарсан бэлтгэл дээр бол тийм бэлтгэл хангагчд бол зөндөө байгаа шүү дээ. Тэр хүмүүс дээр илүү их тэгж ажиллахыг хичээгээд. Харин нөгөө лидерүүд дээр бол өөрсдийнх нь барьсанд нь ороод өөрсдийнх нь мэхийг хийлгээд аль болох хийлгээд. Энэ дэр нь яаж хамгаалж болохоор юм бэ те. Эсвэл хариу мэх яаж хийвэл одоо би оноо авахаар юм ч юм уу те. Тэр нөгөө сайн тамирчдын мэхэл дасах те. Тий. Одоо амар нэг ороод нэг онж өгч юм уу те. Тий. Одоо нэг тонгордог хүн байлаа гэхэд тонгоронд нь барьцыг өгж жагаад нэг хийлгүүлээд хэр эвгүй орж ирд юм үзээ тий. Тэр бас ер нь их чухал шүү. Тэгээд яг нөгөө тэмцээн дээр гарч ирэнгүүтээ гинт тэр тонгороо н ороод ирэх чинь нэг өөр тий. Тий шүү дээ. Алдах хэрэг байхгүй. Бэлтгэл дээр бол тэрийг ингээ хийлгээд ер нь нэг иймэрхүү орж ирд юм шүү. Огцом орж ирд юм байна. Зуурж орж ирд юм гэдгийг мэдгээд авах зүгээр тий. Би юм тийм тэгж л бодож байдаг шүү дээ. За манай подкаст ер нь сүүлийн асуулт нэг ийм асуулт байгаа даа. Худлаа амтсан шагнал медалга ер нь байгаа юу?
Одоо өгнөө гээл тэгчээд өгөхгүй байгаа. Тийм байдгүй сайхан зарлаа л. Тийм юм ч сайхгүй. Байхгүй. Гайгүй. За тэгвэл ер нь эсэргээрээ дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа гэж хэлэх боломж олдвол хин хэлмээр байна. За одоо багаас нь л одоо өдөө зэрэгтэй болтол дэмжиж байгаа одоо багийнхаа хоёр багштай одоо маш их баярлж явдаг шүү гэж хэлээ. Тэгээд борон дээрээ барьж байгаа дэвжээнийхээ одоо тэргүүн гандуулгахтаа баярлалаа гэж хэлээ. Тэгээд одоо намайг ивент итгэж байгаа онцгой байдлын газар. Онцгой байдлын газрынхаа одоо бригадын генерал Ганзраг даргадаа одоо маш их баярлж явдаг шүү танд гэж хэлээ. Тэгээд борон дээр мандал компани ивент итгэдэг намайг. Компанийхаа захирлах нартаа баярлалаа гэж хэлээ. Тэгээ одоо ер нь борон дээр сумаас Улаанбаатар хотод орж ирснээс хойш байнгын ер нь тусал дэмжиж одоо барагт аав шиг нь явж байгаа. Манай Хинтээ аймгийн Чудоход нарийн бичгийн дарга Цэрэнжав Алтан цаг одоо улсын шүүгч мөгч хийдэг шүү дээ. Тий. Хинтээ аймгийн Чудог тэр үн хэлцүүлдэг шүү дээ би. Тий. Алтан цаг багштай маш их баярлж явдаг шүү. Гэр бүлийнх нь хань ажилтан ч гэсэн лавгагчтай ч гэсэн маш их баярлж явдаг шүү гэж хэлээ. Тэгээд одоо нэг манай нутгийн нэг дорж дэрмгээд ах байдаг. Өөрөө зүгээр хувийн ажлыг явдаг. Гэхдээ одоо миний амьдралын их олон зүйлд тусдим болж явдаг. Тэр дорж дэрмахта баярлалаа. Ачиг нь санаж явах болно гэж хэлээ. Тэгээд шигшөөгийн багш нараар одоо ингээд тусал зэмдэг ах нар бэлтгэл хангагч дүүнэр шигшөөгийн хамт олондоо гэр бүлийнхэндээ ээжтэй манай Адам аавч хоёр бас сайхан хүмүүс байдаг. Тэгээ Адам аавч хоёртаа баярлалаа гэж хэлээ. Тэгэл одоо миний одоо хамгийн ардталд байдаг бат бүх юмыг даадаг миний хань эхнэр маань эхнэртэй хайртай шүү гэж хэлээ та. За тэгвэл та бүхэн маань Kata брендийн ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахар бол Kata CGM гэсэн вебсайтаар ороод Zero to Hero гэсэн промо кодыг ашиглаад авж байгаа бараа бүтээгдэхүүндээ 10% хөнгөлөлт идэгээс гадна 1 сарын хугацаанд та бүхний тэр промо кодын нэрс дундаас шалгаруулад манай урнагийн одоо саяны асуултанд хариулсан болохоор нэг тамирчныг Mizuno брендийн Алтан Mizuno брендийн кимоногоор шагнахаар боллоо. Тэгэхээр та бүхэн өсвөрийн тамирчид юм уу залуучдын тамирчид үзэж байгаа бол Kata вебсайтаараа дамжуулаад бараа бүтээгдэхүүнээ аваад бас азаа үзээрэй гэж зөвлөхөр байна. За баярлалаа. Хүрэлцэн ирсэн баярлалаа. Урсанд баярлалаа. За бас